Өвөрхангай аймгийн Уянга суманд Овшгай ээж нэртэй олон түмний шүтдэг нэгэн чулуун хөшөө бий. Нутгийн хүн бүхэн мэдэндээ. Харин тэр газраас 1 км хүрэхгүй зайд хадан хошуу гэж бас бий. Нутгийн олон энэ хоёр газрын хооронд элдвийн юм таардаг гэж битүүхэндээ л ярилцдаг байж үлээ. Миний хувьд олон удаа түүгээр явсан ч юм мэдэгдээгүй. Харин нэг удаа 69 машинтай гурвуулаа шөнө тэр газраар явж таарад хүнд ярил итгэмээргүй зүйлтэй тааралцсан та. Бид гурвуулаа явж байсан. Машины жолооч миний үеийн залуу 30 орчим настай. Тэгээд нэг 50 орчим насны ах хүү бид гурвуул явж байлаа. Яг л хадан хошуу дөнгөж өнгөрөөд явж байсан. Гэтэл зүг зүгээр байсан машин хэд гудж чадал унтарч чадсан. Жолооч маань буугаад л явлаа. За эндээс эхлээд жолоочийнхоо ярьсан мэдэрсэн зүйлийг бичье. Жолооч маань буугаад гопудаа сөхөд хартал нэг утас залгуураараа салаад машин унтарсан байж л дээ. Түүнийг буцаагаад яг залгатал араас нь хүзүүн дээр нь нэг зүйл сэвхийтэл мордоод авч гин. Айж зочиод харвал нэг жаахан 3-4 орчим насны хүүхэд шиг хүн дүртэй зүйл хүзүүн дээр нь гараад суучихсан байсан гэсэн. Тэгээд л муухай орлоод нөгөөхөө авч идчих гээд л ноцолдож эхэлж л дээ. Энэ үед нь машиндаа сууж байсан ах хүү бид хоёр бүр айж гайхах зэрэгцэд уучраа олоогүй. Жолооч маань гинтэл муухай орилж өсчээд тэгснэ гопудаа тас хитл хаасан. Харин тэр үед би бас хамт явсан ах бид хоёр хоёулаа гарсан. Чихтэйхэн сахал ус болсон жижигхэн хүн жолоочийн хүзүүн дээр мордчихсон ярд зайдал энийгэд байж байсан. Бид хоёр бүр таг гөлрөөд яач чадаагүй. Харин жолооч маань хэд үсрээд өнөөх ёрын зүйлээс арай хэд салсан та. Тэр шуутгал машинд орж ирж асаагаад л улаан галзуу тавьсан. Бид гурав үгч цолж амжаагүй. Харин эргээд харахад нөгөө жаахан юм машин дагаад гүйж байгаа нь сарны гэрэлд тотоос харагдсан. Тэр их жижигхэн өндрөөшөө нэг цайны халуус авны хэртэл гэмээр. Гэхдээ их сахал үстэй байсныг бол бид гурвуулаа татарсан. Тэр зүйл хэсэг дагаж гүгээд нэг л мэдхэд алга болсон. Сүүлд бодоход овшгай ээж хүрээдэл алга болсон санагддаг. Бид гурав тэр үедээ бас түүнээс хойш энэ таарсан зүйлийнхээ талаар нэг ч удаа лавлаж ярилцаагүй дээ. Харин хөөрхий жолооч залуу тэр явдлаас хойш ганцхан сарын дотор л яасан нь мэдэгдэхгүй биеийн муудсаар өөд болсон доо хөөрхий. Буруу цагт буруу газар гэдэг л тэр болов уу гэж одоо бодож суух юм да. Хэрвээ үнэхээр чөтгөр гэж байдаг бол тэр шүн таарсан тэр жижигхэн ёрын зүйл л ялтчгүй мөн байх.